2007 онд экологи хөгжил төрийн бас байгууллагын санаачилгаар Монгол улсын төрийн сойрхолд хүний гавьяа тэмж анагаах ухааны доктор профессор Амгаар ахлуулсан эрдэмтдийн баг анхудаа эх орондон тарж нутагшуулсан артишок ургамлыг тал бүрээсэн судалж патентлж эхэлснээр өнөөдөр үйлдвэрлэлд нэвтрэн өргөн хэрэглээ болж байна. Артишок нь бусад ургамал дагуулгадаагүй цинарин, силимарин, карбогидратис хэмээх үнэт бодисуудыг агуулснараа 40 гаруй нэр төрлийн өвчнийг амгаах өвөр мөц онцгой чанарыг өөртөө шингээсэн байдаг. Төрийн сойрхолд гавьяа тэмч амбаг, уламжлалт тангаах ухааны салбартаа Монгол улсынхаа нэрээр агуулсан домог болсон олон эрдэмтэн доктортой хамтран эх орныхон хөрсөнд ургасан 40-с 50 эмийн ургамлыг судлан шинжилж 15-аас 16 Монгол эм гарган авсан цөөхөн Монгол эрдэмтдийн нэг. Үснийх нь ширхэг бүртэн буурал хэрүү унаж чөмгөөн дундартал эх орныхон хөрсөнд ургасан ургамлаас хүн ардынхаа эрүүл мэндэд ашигтай эм гарган авч эрүүлжүүлэх үйлсэд ажил амьдралынхаа 35 жилийг зориулж яваа төрийн сойрхолд маань артишок хэмээх энэ гайхамшигтай ургамлыг Монголдон тарж ургуулж болдогч болоосэй хэмээн нууцхан мөрөөдөл тээж явсан нь саяхан. Биелэшгүй мэд санаж битүүхэндээ мөрөөдөж байсан түүний хувьд эх орондон тарж ургуулсан артишок ургамлаараа одоо харин Монголынхон зон олонд зориулан ямархан шин эм бүтээгдэхүүн хийх сэтэл санаатай байгаа нь бидэнд сонирн байлаа. Бөөрийн дутагдлаа хүмүүсүүдэд хэрэгэлдэг хобитол гэдэг юм байдаг. Тэгээ бид тэр хобитол гэдэг юм хараад байхдаа зэрэг л ургамлыг гарлал юм байгаад байдаг. Тэр ургамал болохтой манай оронд ургадаг. Тэгээд одоо эхлээд л нэг тийм мөрөөдөл байлаа л энэ ургамлыг ингээд оруулж ирээ тарьдагч болоосоо ч гэдэг юм а тийм ээ. Тэг байжсэн чи харин өний чи тарьдаг штэ манайхан гэж сонссон. Хэн тарьдаг юм бэ гэсэн чинь батнасан. Ямар хүн бэ гэсэн чинь эко хөгжлийн төв. Тэгээ энэ хүнтэй чинь бас холбоо ярихад нийлээ үзсэн. Тэгээ бас олдож ихгүй байж байгаа. Тэгээ би тэр чинь одоогоос 2-3 жилийн өмнө одоо энэ төгсөө газар шимий. Би тэд чавал уулзаж даваа багш гэж хөдөө аж ахуйн сургуулийн тэгсэн энд бас их сайхан үйл ажиллагаа эхэлсэн байгаа аахгүй эднээс. Эдүүл надад ямар үүрэг даалгаврыг өгсөн бэ гэдэг таавал эм судлаач юм учраас бас хэд хэдэн эм хийсэн багуудаа дуршигтай хүн учраас та эндээс эм хийлгэж гэдэг үүрэг өгсөн. За эмийн тухайд бол бид бас одоо энэ эмнийхээ анхныхаа хөлбөрийг гаргаж авчиад байна л да. Хобитас гэдэг юм. Тий, хобитас гэдэг. Энэ маань бол артишок гэдэг ургамлаасаа гаргаж авсан. Энэ ургамал маань үндсэндээ Монголд харагдсан ургамал шүү дээ. Нөгөө нарт төв дээр. За манай бас цэнхэр мандалд байдаг нэг 3 гагийн талбай дээр бас бид тарьдаг. Гэхдээ манай тэр тариалт бол нөгөө нартих манай цэнхэр мандлын төв хоёр бол хоорондоо цагаагаар хүүтэн халууны одоо температурын зөөрөө интерьер их өөр учраас тэнд ургаж байгаа нь бол арай бас ургалтын интерьер жоохон өөрчлөлтүүд байгаа юм. Тэгээ бид бол нартаасаа голож дээж аваад тий. Зэн хооронд бол биднээс иж бүрэн одоо юу гэж хэлэх юм бэ? Технологийн шугам бий болгоцсон. Эрдэм судалгааныхын ажилд хоногийн 24 цагч хүрэлцэхгүй нөр их ажилтай байдаг эрдэмтний бидэнтэй ярилцсан цөөхөн хоронд салбартаа хэрэгжүүлж болохоор олон чухал шин санааг дэвшүүлээд авна лээ. Тухайлбал Монгол орон эмийн ургамлаар ариун баялаг учраас аймаг сумгуурт шинэ эм гарган авах ийм технологийн иж бүрдэл шугамтай болчихвол улсад маань жилдээ импортоор орж ирж байгаа нийт эмийнхээ 30-40%-ийг эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилт маань биелэхэд тийм ч хол биш юм а гэдгийг зөвлөж байсан юм. Мөн дэлхийн хаанч байхгүй эх орныхон ус, агаар, нар үржил шимтэй хөрсөндөө тарж ургуулж байгаа артишокийн олон өвөрмөц давуу талд түшиглэн бусад олон эмийн жоруудтай хавсран судлан шинжилж одоо хүртэл анагаахын шинжлэх ухаанд нэвтрээгүй олон нэр төрлийн эм гарган авч дэлхийн хүн төрөлхтний түүхэнд 2 дахь артишок буюу Монгол артишокийг нээхэмсэн гэсэн бодол санаатай яваагаан бидэнтэй хуваалцсан юм. Ер нь эмийн ургамлаас эм бэлдэнэ гэдэг чинь наандаж нэг 8 үе шатны судалгаа явагддаг. За эхлээ нэгдүгээр эмийнхээ ургамлыг таримжуулах хэрэгтэй. За дараагаар нь тэр эмийн ургамлыг таримжуулах явцад тэр ургамалд агуулгадж байгаа хүнд одоо эмийн үйлдэл үзүүлээд байгаа тэр бодисыг ол тодорхойлох хэрэгтэй. Тэр хамгийн чухал юм тэр. За тэрэн дээр үндэслээд стандарт гэдэг юм хийж байна. Өөрөөр хэлбэл нэг ийм үрэл дотор хичнээн хэмжээний тэр сценарийн гэдэг бодис нь байж ээж хүнд нэг удаа хэрэглэхэд үүднэм гарах гэдэг юм тогтоох хэрэгтэй. Энэ хүнд судалгаа. За энийг бас биднээс ихтэйд явж байна. Дараа нь эндээс эмийн хэлбэр гаргаж авах хэрэгтэй. Эмийн хэлбэр бол өчтөчнөө хэлбэр байж болно тийм ээ. Үүрэл байж болно, шахмал, за хөдөлгөжүүлсэн хэлбэр ч гэдэг юм уу. За ингээд. За энийгээ дуршин. Энэ эмийн хэлбэр судлалын судалгаа гэдэг. Энэ бас их цаг аав. Аав адилхан нэг ургамлаас янз бүрийн эмийн хэлбэр хийхэд үр дүн өөр болчиход байдаг. Шахмал хийхдээ зөв нэг өөр болоод, талхаар хийхдээ нэг өөр болоод, үрлээр нэг өөр болоод,
гранулын мөхөлгөөр хийхлийн нэг өөр болоод спиртийн ханд нэг өөр ингээд усан ханд нэг өөр энэ болгоноогоо тогтооно. Энэ судалгаанд явцад энэний хамгийн тохиромжтой хэлбэр нь бол энэ үрэл хэлбэр юм байна. Шахмал нь биш юм байна гэдгийг бид тогтоосон. За үүний дараагаар яг хөтэ зэрэг энэ үрэл хэлбэртэй юм ингэж бэлчээд эргүүлээд амьтан дээр тусах хэрэгтэй. Хүнээс өмнө бол амьтан маань одоо хүнийг оруулсан. Юу бүх төрлийн шин нэмийг хийхэд хамгийн хэрэглэдэг загвар маань бол амьтан. Амьтан дотор бас өөрөө хулгана гэж байна, харах гэж байна, туулаа гэж байна, усан хахаа. За заримдаа хөртлөө дадуу мал дээрс зуршдаг, хонь дээрс зуршдаг, яман дээрс зуршдаг сулаанууд бид бас тийм туршилт явуулж л байдаг. За үүнийхээ дараагаар чинь нэг ерөнх юм гараад ирэн тийм ээ. Эм маань болчлоо, стандарт нь боловсрогчлоо. Ерөнхийдөө амьтан дээр нэг иймэрхүү үйлчлэгтэй байна гэдгийг тогтоогчлоо. Үүний дараагаар клиник судалгаа буюу хүмүүстээр хийдэг. Тэр бас 3-4 үе шаттай маш нарийн судалгаа байдаг. За энэ судалгааныг бол дандаа бид өөрснөө хийж болдоггүй. Зохиогчуд хийдэггүй. Дандаа энийг яг хөтөсөг энэ болох бүх судалгааны үр дүнгуудыг нэгтгээд сайхан бичээд ойлгомжтой байлаар бичээд тэгээ энэ маань бол ингээ хүнд хэрэглэхтэй зэрэгүүл ямар нэгэн гаж нөлөөгөө гэдгийг тогтоох хэрэгтэй. Үр удамд нөлөөхгүй, хавдар төрүүлэхгүй, харшил үзүүлэхгүй, халуур болохгүй. За гихчл ингээд эргэтэн тогтцоонд ямар нэгэн нөлөө байхгүй гэдгийг тогтоочход тэгээ эрүүл мэндийн яамны хүний эмийн зөвлөлдөө хандаад энийг эрхээ авна. За тэнд дуршилт явуулсны дараагаар бидэнд за энэ юм бол одоо үр дүнтэй гэдэг батлагдж байна. Одоо та нар бол гээд энэс хойш нэг патент энэс хойш одоо үйлдвэрлэл борлуулалт юм асуудал маань ингээ гараад ирдэг. Ингээд бодохтой зэрэг нэг эмийн одоо судалгаа бол миний ойлгосноор бол 15-6 жил болж байгаа. Одоо би сальмоныг хийсэн дуршлан дээр, нипормоныг хийсэн дуршлан дээр, артишок дээр бол бас нэг арай нэг өөр нэг хөнгөлөх талууд бий. Ягаад гэвэл энэ маань гадаадд хийгдсэн. Туршигдсан. Тий. Одоо ганцхан манайх нэг Монгол ургуулсан артишок энэ үйлдэнд байхгүй юу? Дээр нь бас бид өөрснөө технологийн шугамаар шинээр хийх явцад бас сайжрах тал нь юу байна? Бас муу болох тал нь юу байна гэдгээ тогтоодог. Ийм их нарийн юмар явагдана да. Яг энэ эм маань өөрөө үйлчлэгээ яг юуд зориулагдсан юм бэ? Энэ ингэсэн. За энэ бол ерөнхийдөө их олон талын үйлчлэгээтэй тийм ээ. Тэгэхээр олон талын үйлчлэгийн дандаа нэг одоо юу гэдгийг манай хүн амын дунд, дэлхийн хүн амын дунд зөнгөлөн тохиолддог санаа сэтгэл зовоосон халдварын бос гэдэг өвчнүүдтэйгээ яг энэ эм ингээд хаардаг. Нэг ийм сонь юм байгаа. За одоо манай бүх дэлхийн хүн амын дунд манай монголчуудын дунд чихрийн шижин өвч их байна уу? Гарцаагүй их байна. Гарцаагүй их байна. Тэгэхэд энэ эм чихрийг бууруулдаг. Чихэрч гэжтэй одоо сахарын хэмжээг, глюкозын хэмжээг зовсонд бууруулдаг. Тэгээ би энэ Монголд хариулсан артишокоос нэг зүйлийг бас хүлээж байна л да. Магадгүй нэг Америкт тарьж байсан ч юм уу, эсвэл Латин Америкт ч юм уу, эсвэл тийм ээ тарьж байснаас энэ дээрээ тарихтай зэрэг манай энэ нар, агаар, хөрс манай хөрсөнд чинь мундаг одоо макро элементүүд байж байгаа тийм ээ. Энэ хүчлэг шүлтгийн харьцаа бас их өөр. Ингэхдээ зэрэг энэ артишок маань бас хоёр дахь артишок маань л та. Өөрөөр хэлбэл Монголд ургуулсан артишок бол үйлдэлээр хавьгүй илүү байна гэдэг юм а. Харьцангуй илүү байна гэдгээс нэг юм дүгнэлт гарч иргүүлөө гэж би бодож байгаа. Уйггүй судалгааныхаа үр дүнд амбаг докторийн артишокоос гарган авч байгаа хопитас эм нь 21-р зууны тагал хэмээн нэрлэж болох чихрийн шижин өвчнийг илааршуулах гол үйлдэлтэй. Түүнчлэн хүний биеийн дэх өөх тосыг бууруулах, таргалалтын эсрэг үйлчилгээтэй төдийгүй элэг бөөр хамгаалах гээд маш олон талын үйлдэлтэй энэ эм өнөөдөр эрдэмтний шинжилгээний энэ умгаргаан өрөөнд анхлан судлагдаж шинжлэгцээр одоо зөвхөн клиникийн судалгаанд ороход бэлдэж байна. Монгол артишокоор бэлтгэсэн Монгол брендийн олон нэр төрлийн эм дэлхийн шинжлэх ухааны талбарт артишок шигээн танил болж олон улсын зах зээлд нэвтрхийг үгүйсгэх аргагүй. Магадгүй зөвхөн төрийн сойрхолтын маань төдийгүй ховорхон заяат Монгол түмний маань бас нэгэн нууцхан мөрөөдөл нь энэ байсан байж болох юм. Эцэг